Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. За бид нар зорилгоор удирдуулсан амьдрал гэдэг номын одоо 26 дугаар бүлгийг үзэх гэж байгаа. За уртлын бүлэг дээр бид нар одоо амьдрал тулгарч байгаа асуудлуудаар дамжуулж Бурхан биднийг өөртөө адил болгож одоо Есүстэй адил болгож өөрчилдөг гэсэн. За өнөөдрийн хичээл бол уруу татлага дундуур өсгөнө гэж байна. Яаков 1:12 уруу татлаганд бууж өгч бурууг үйлддэггүй хүн ерөөлтэй. Учир нь тэр хожим нь Бурханы өөрийг нь хайрлагстад амлсан амийн титмийг шагнал болгон хүлээн авна гэсэн. Мартин Лютер хэлэхдээ надад тохиолдож байсан уруу татлага сорилтууд нь намайг ариун болоход сургасан багш нар минь байсан. Уруу татлага болгоно нь сайныг үйлдэх боломж гэсэн үг. Сүнслэг төлөвшөлд хүрэх замд уруу татлагын зөвхөн бурууг үйлдэх биш, бас зөвийг ч үйлдэх боломж гэдгийг та ойлгох үед уруу татлага нь бүдрэх саад болохоос илүүтэйгээр өксөх шатны гишгүүр болно. Альва уруу татлага нь хүнд сонголтыг л өгдөг. Уруу татлах сорилтыг сатан биднийг унгааж устгах зэвсэг болгон ашигладаг бол харин Бурхан биднийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, хөшөөрөг болгон хэрэгэлдэг. Гим нүгэл үйлдэхийн оронд сайн сайхныг үйлдэх шийдвэр гаргах бүрдээ бид Христийн зан чанар дотор өсч байдаг. Үүнийг ойлгохын тулд та эхлээд Есүсийн зан чанарыг мэдж авах хэрэгтэй. Түүний зан чанарыг сүнсний үр жимс буюу Галаат 5:22-23-т ариун сүнс бидний амьдралыг жолоодож байх үед тэрээр бидний дотор эдгээр үр жимсүүдийг ургуулдаг. Хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дүлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь ямаа хэмээснээ дагуу тодорхойлж болно. Эдгээр 9 чанар нь Есүс Христийг тодорхой дүрслэж агуу захирамжийг дэлгэрэнгүй болгосон юм. Есүс бол төгс хайр, баяр баясгалан, амар амгалан, тэвчээр хийгээд бус бүхэл үр жимсүүдийг нэг хүн дотор агуулсан. Сүнсний үр жимсийг ургуулна гэдэг нь Христтэй адил болох гэсэн үг аж. Тэгвэл ариун сүнс эдгээр сүнсний 9 үр жимсийг таны амьдралд хэрхэн бөө болгодог вэ? Нүд өрөмхийн зур бөө болох уу? Таныг нэг өглөөс эрэхтэл эдгээр 9 зан чанарууд гинт танд төлөвшчихсэн байх юм болов уу? Үгүй дээ. Жимс дандаа аажмаар, ургаж, боловсрдог. Дараагийн өгүүлбэр бол таны суралцах хамгийн чухал сүнслэг үнний нэг нь Бурханы сүнсний нэг үр жимсийг таны амьдралд бий болгохын тулд тухайн үр жимсийн яг эсрэг үйлдэлийг л хиймээр тийм нөхцөл байдлыг танаар туулуулдаг. Зам төрх нь таныг хийх сонголтуудаар дамжин бүрддэг ба альва уруу татлах сорилт нь танд сонголт хийх боломжийг л олгоно. Тухайлбал Бурхан бидэнд бусдыг хэрхэн хайрлах тухай заахта хайрлахад хэцүү хүмүүсийг бидний орчинд авчирч тавьдаг. Учир нь тэртээ дэргүү танд хайртай юм уу эсвэл өөрөө хайр татам хүнийг хайрлах амархан. Танаас ямар ч чармаалт шаардахгүй шүү дээ. Мөн Бурхан бидэнд зовлон гуниг дунд түүн рүү хандах үед жинхэнэ баяр хөөр гэж чухам юу болохыг заадаг. Аз жаргал нь гаднах нөхцөл байдлаас хамааралтай байдаг бол харин баяр хөөр нь бидний Бурхантай харилцах харилцаанаас бүү болдог байна. Бурхан бидний дотор жинхэнэ амгаланг юмсыг бидний төлөвснөөр явуулалгүй харин оронд нь учир нь олдохгүй замбраагүй байдлыг зөвшөөрснөөр дамжуулан бөө болгодог. Нар жаргаж бөө үзэсгэлэн хараад эсвэл амралт зугаалгаар явж байгаа хинч амар амгалан байж чаднаа. Бид санаа зовж айдас автмаар нөхцөл байдлуудын дунд л Бурханд итгэж найдахыг сонгохдоо жинхэнэ амар амгаланд суралцсан. Үүний адилаар бид ямар нэгэн зүйлийг хүлээхээс өөр
юу ч хийж чадахгүй болсон нөхцөлд уурлаж дүрсхиймээр үед л төвчээртэй байдалд суралцдаг билээ. Тийм ээ. За тэгэхээр энэ бол одоо бидний уртлын хичээлүүдийн турш, ер нь энэ номын судал бас уртлын номуудын судлалын турш ярьж байсныг үндсэн зарчмыг хэлж байна. Бидний зан чанарыг бурхан төлөвшүүлэхдээ уруу татлагыг бас хэрэгэлдэг гэж байна. Тийм ээ. Уруу татлагыг бас хэрэгэлдэг. Тэгэхээр уруу татлаг гэдэг бол ерөөсөө муу зүйл биш юм аа. Уруу татлаг гэдэг бол танд сонголт хийх боломжийг л олгож байгаа. Тийм ээ. Тэгээ бид нар дандаа ярьж байгаа шүү дээ. Одоо ингээд ер нь хүний итгэлийн амьдрал гэдэг бол юу хэлж байгаа юм бэ гэхлээр бидний дотор хоёр одоо хэсэг байгаа тийм ээ. Нэг нь болохоор бидний одоо нүгэлт мөн төрөх байгаа. Тийм ээ. Нүгэлт мөн төрөх буюу одоо бидний махан биеийн хүсэл. Нөгөө талд нь биднэрт байгаа ариун сүнс буюу яг чухам юуг зөвөр үйлдэхийг бурханы ариун сүнс бидэрт үргэлж сануулж байдаг. Тэгэхээр одоо альва миний амьдралд тохиолдож байгаа альва уруу татлаг гэдэг бол надад одоо миний өмнө хоёр сонголтыг л өгдөг тийм ээ. Би яг одоо тэр махан биенийхээ дагуу хүслээ дагаад алхах эсвэл бурханы үгийн дагуу зөвийг үйлдэх сонголт. Тийм ээ. Ийм л хоёр сонголтны өмнө аваачдгаа гэсэн. Одоо бид нар ингээд өмнө нь зөндөө ярьжсэн да тийм ээ. Нэг жишээ аваад одоо ингээд та явж хагаад $100,000 одоо ингээд цүнх болвол яах вэ гэж. Тийм ээ. Танд одоо ингээд $100,000 цүнх болчихсон. Тэгэхээр одоо таны хувьд одоо жинхэнэ сорилт тулгарч байгаа. Ямар сорилт тулгарч байгаа гэхлээр таны махан бие буюу одоо таны хүний мөн төрөх яах вэ гэхлээр наадах чи авчиа, гяс авчиа. Хүн хараагүй дээр бушуухан аваад далд хийчээ. Тэгээ бушуухан шиг мөрөө буруулаад явъя. Одоо ингээд хүмүүс мэдээд хойноос ирээд намайг бариад энэ мөнгийг буцаагаад авчиж магадгүй, тийм ээ. Энэ бол бидний махан бие буюу одоо төрлөх хүний надад төрүүлж байгаа бодол буюу одоо хүсэл бий болгож. Нөгөө талаас бид нар одоо бурханы үгийг бурханы үнний дагуу амьдрах гэж байгаа бид нар одоо Христэд итгэлтэй хүмүүс шүү дээ. Тэгэхээр бид нар бол нөгөө талаас үгүй энэ миний мөнгө биш, энэ өөр хэн нэгний мөнгө. Тэгэхээр энэ мөнгийг би ингээ олсон ч гэсэн авах ёсгүй. Энэ мөнгийг би эзэнд нөх ёстой, тийм ээ. Тэгэхээр ингээд өөрөөр хэлбэл тэр миний замдаар олдож байгаа тэр $100,000 бол надад сонголтыг л өгч байгаа. Тийм ээ. Тэгээ би альныхын дагуу алах нь тэгээд одоо тэр зүйлдээ л одоо захирагдж байгаа хэрэг. Тэгэхээр бид нар бурхан биднийг өсгөхийн тулд эдгээр уруу татлагуудыг бидний амьдрал зөвшөөрдөг. Тэгээд бид нар одоо тэр сонголт болгонд бурханы сүнсний дагуу сонголт хийх болгондоо бид нар бурханы сүнс дотор өсөж байдаг гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр одоо хэлж л за бид нарыг одоо ингээ бурхан Есүс Христтэй адилхан болгох гэж байгаа. Тэгвэл Есүс Христийн зан чанар гэдэг бол энэ Галаат номын 5:22-оос 23-т өгүүлсэн энэ ариун сүнсний 9 өр жимс юм аа. Тийм ээ? Өөрөөр хэлбэл та биднийг бусдыг хайрладаг, баяр баясгалантай, амар тайван, төвчээртэй, инрэнгүй, сайхан сэтгэлтэй, итгэлтэй байдалтай, дүлгөөн замтай, өөрийгөө захирдаг ийм хүн болж байгаа маань бид нар Христтэй адил болж одоо өөрчлөгдөж өсөж байна гэсэн. Тэгвэл эдгээр одоо энэ ариун сүнсний 9 өр жимс хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр гэдэг чинь хүнд яаж бүрэлддэг юм бэ гэхлээр яг тэрний эсрэг нөхцөл байдлуудыг туулах нь л биднэрт энэ одоо зан чанаруудыг бүрдүүлдэг гэж хэлж байна, тийм ээ. Өөрөөр хэлбэл яаж бид нар бусдыг хайрладаг хүн болдго юм бэ, тийм ээ. Одоо ингээл би эргэн тойрныхоо би одоо дандаа л гэр бүлийнхэнтэйгээ тийм ээ надад хайртай, надад сайн хүмүүстэй байхлаараа би одоо өөрийгөө харахдаа би өөртөө бусдыг айгүй хайрладаг, би айгүй хайр дүүрэн хүн шүү, би одоо бусдыг шүүдэггүй, бусдад хорон санаа гаргадаггүй, хэрүүл уруул хийдэггүй, хатуу үг хэлдэггүй. Би айгүй тийм хайраар дүүрэн хүн ингээд би өөрийгөө бодож иж болно шүү дээ. Гэхдээ яг жинхнээсээ миний хайртай хайргүй, бусдыг хайрладаг, ойлгодог, хүндэлдэг гэдэг маань хизээд харагдах вэ гэвэл
Тэгж намайг хайрладаггүй, намайг үл тоомсорладаг, намайг үл хүндэлдэг. Тийм ээ, намайг ашиглах гэсэн надад сайхан сэтгэлээр биш, бас муу сэтгэлээр өөртөө ашиглах гэсэн хувиа хичээсэн ийм хараа хандлагаар хандаж байгаа хүмүүсийг хэрхэн хүлээж авч хэрхэн харилцаж байгаагаас л жинхэнэ хайр харагддаг гэсэн. Тэгэхээр намайг бусдыг хайрладаг хүн болгохын тулд хайрлахын аргагүй хүмүүсийг Бурхан миний амьдралд авчирч тавьдаг. Тэгээд тэр хайрлахын аргагүй хүмүүсийг нь би хараад одоо харилцааны янз бүрийн зөрчил асуудлуудын дур туулна шүү дээ. Тэгээд эцэст нь би тэр хүмүүсийг хараад ойлгодог, инэрдэг тийм ээ. За манай энэ одоо ийм муухай ааштай байнамаа. Ийм юм болонгууд наадах чи ингээ ууралцдаг юм аа. За ийм юм болонгууд наадах чи одоо өөдгүүзэн гарганаа. За ийм одоо нөхцөл байдал бүрэлдэнгүүд наадахаас чинь одоо ийм аюу муухай ийм үгс одоо гарч ирнэ. Тэгээд энэ бүх одоо тэр наадалд харагдаж байгаа зан чанарын илэрч байгаа тэр одоо симптомыг нь давуулаад ард талд нь байгаа хүнийг би энэ хүн маань төөрсөн хүн юм. Энэ хүн маань бодилсон хүн юм. Энэ хүн маань өөрөө ч өөрийнхөө учрыг олохгүй энэ амьдрал донд энэ ертөнцид юу хийж байгаагаа мэдэхгүй хүн шүү дээ гэж хардаг болж байгаа маань л харин сая бусдыг хайрладаг болж байна гэсэн. Тэгэхээр Бурхан сүнсний нэг үр жимсийг таны амьдралд бий болгохын тулд тухайн үр жимсийн яг эсрэг үйлдэлийг л хиймээр тийм нөхцөл байдлыг танаар туулуулдаг. Зан төрх нь таны хийх сонголтуудаар дамжин бүрддэг ба альва уруу татлах сорилт нь танд сонголт хийх боломжийг л олгодог. Тэгэд Бурхан сүнсний үр жимс нэг бүрийн яг эсрэг нөхцөл байдлыг ашиглан бидэнд сонголтыг өгдөг. Муу муухайг үйлдчихмээр уруу татлахтай хизээж тулгарч байгаагүй бол та өөрийгөө сайн хүн гэж тодорхойлох боломжгүй. Итгэмжит бус үйлдэл хийхэд танд ашигтай байх нөхцөлд хизээж орж байгаагүй бол та өөрийгөө итгэмжтэй хэмээн дүгнэхэд бэрх билээ. Шудраг бус байх, уруу татлагыг ялж байж хүчтэй ёс суртахуун бүрлдэж, бардамнахаас татгалзаж байж даруй төлөв байдал суралцаж, шантрах бүхий л нөхцөл байдал үүссэн үед ч бууж өгөхөөс татгалзаж гимэн тэсвэр хатуужил суудаг аж. Уруу татлага нэг бүрийг ялгахтаа та Есүстэй илүү адилхан болж байна. Тийм ээ. Одоо би бол ер нь энэ одоо 60 настай. Тэгээ би 60 наст бол ер нь тэгэл одоо ер нь хүний амьдрал тулгарч болох одоо бүхэл уруу татлагыг туулсан байх. За тэгээд ер нь ихэнхт нь бүдэрсэн. Тийм ээ. Тэгээд одоо залуухан байхдаа өөрийгөө би айгүй ухаантай, би айгүй мундаг, айгүй сайн хүн, би айгүй шудраг хүн, би айгүй зөвхт хүн, би айгүй итгэмжит хүн гэж би өөрийгөө бүр жинхнээсээ итгэдэг байсан. Тийм ээ. Тэгээ би бус хүмүүсийг хараад энэ нэстэ амар бохо шудраг бос, энэ айгүй итгэмжгүй, энэ ерөөсөө би захирч чаддаггүй, энэ айгүй сул дорой хүн гэж би бусдыг дандаа тэгж харж шүүдэг. Гэтэл амьдрал яваад надад юу харуулсан бэ гэвэл тийм ээ. Би ер нь явж өөрийгөө би ер нь сайн хүн биш юм байна гэдгийг яаж мэдэж байна гэхлээр буруу мууг үйлдчихэд надад ашигтай нөгөө хүнд хор хохиролтой нөхцөлд би өөрийнхөө талд ашигтай шийдвэрийг зөндөө гаргасан. Тийм ээ. Өөрөөр хэлбэл би тэр сайн хүн биш, би муу хүний үйлдэл зөндөө надаас гарахыг би харсан. Тийм ээ. Итгэмжит би өөрийгөө итгэмжит одоо ингээл хүний итгэл найдварыг бол өстой батах сахидаг хүн гэж би өөрийгөө гэж бодмоор байгаад би яг тэгж боддог байсан. Гэтэл тийм ээ. Надад ашигтай зүйл дээр хэрхэн хүний итгэлийг хугалж байгаагаа ч гэсэн би зөндөө харсан. Тийм ээ. Би өөрийгөө шудраг гэж бодож байсан ч гэсэн энэ дээр нэг жоохон худлаа ярьчихад, энэ дээр нэг жоохон шудраг бус байцхад надад ашигтай нөхцөл байдалд би өөрийнхөө ашигтай тал зөндөө шийдвэрийг гаргасан. Тийм ээ. Тэгээд би өөрийгөө би тийм шудраг биш хүн байна. Би өөрийгөө даруй хүн гэж бодсон ч гэсэн яг үнэндээ миний зүрх сэтгэлд ямар бардам
байгааг ямар тэгж бусдыг дээрээс доошоо хардаг, бусдыг шүүдэг. Үүнийг Бурхан надад нэг нэгээр нь нээж харуулсан. Тэгээ эцэст нь би одоо ингээд Бурханы өмнө очоод би өөрийгөө ер нь одоо миний тэр залуу настай 10 хэдэн настай 20 настайд өөрийгөө хардаг байсан. Би бол ер нь ийм зөв хүн, шудраг хүн, итгэмжит хүн, би айгүй зоригтой хүн, ухаантай хүн, төвчээртэй хүн гэдэг энэ бүх өөрийнхөө тухай их өнгөтөөр төсөөлсөн бүх төсөөлөл амьдралын туршид яг үнэндээ миний өмнө нуран унаад тэгээ би эцэст нь би өөрийгөө яг одоо ингээд ямар өөдгөө сул дорой тийм ээ шудраг буус, итгэмжит буус, бардам зүрх сэтгэлтэй ийм хүн гэдгийг Бурхан надад миний амьдрал тохиолдсон байгаа сорилтуудаа дамжуулан миний мөн төрхийг Бурханы өмнө нээж харуулж миний өмнө өөрийн нүдний өмнө тэгээ би Бурханд үнэхээр одоо гимшиж тийм ээ эзэн минь би сул дорой хүн би өөрийгөө сайн хүн гэж хэлмээр байвчиг тэр үг миний амнаас аруулаар давж чадахгүй би өөрийгөө шудраг хүн гэж хэлмээр байвч тэрийг ч бас хэлж чадахгүй би итгэмжит гэж хэлмээр байсан ч гэсэн тэрийг ч би хэлж чадахгүй би өөрийгөө даруй хүн гэж хэлмээр байсан ч би тэрийг хэлж чадахгүй яагаад гэвэл үнэхээр би сул дорой хүн байна. Тэр хүнд байдаг бүхэл муу чанар надад байдаг гэдгийг Бурхан энэ миний амьдрал тохиолдсон бүх уруу таталт сорилтоор дамжуулан миний мөн төрхийг жинхнээсээ чи ганцааргүй хэн бэ гэдгийг харуулсан. Тийм ээ? Нөгөө талаас за одоо би ингээ өөрийгөө аюу мундаг хүн, ухаантай хүн, сайн хүн гэдэг нэг өөрөө өөртөө итгэмээр байгаад итгэж явсан энэ одоо хуурамч өөрийнхөө тухай хуурамч төсөөллөөс нэгдүгээр салгасан. Нөгөө талаас бас яг энэ зан чанаруудыг надад багаар амьдралын туршид тийм ээ Бурхан суулгах боломжуудыг өгсөн. Тийм ээ. Тэгэхээр одоо ингээд манай хүүхэд одоо волейбол тоглодог. Одоо волейбол тоглохлоор одоо ингээд яг гадна талын довтлогч гэдэг одоо байрлалаас тоглодог байхгүй юу? Тэгээд тэрийг ерөөсөө яаж сурж ийн гэхлээр ерөөсөө цохол алдсаар байгаад тэгээд аажмаар одоо нэг эхлээд нэг 10 цохол 8 9 нэг бол торлогоо цохин, нэг бол гадагшаа цохин, нэг бол шал далий цохдог байл. Тэгээд аажмаар одоо олон жил дараалаад ингээд тоглосоор дасгал хийсээр байгаад сүүлдээ одоо ингээд 10 цохилтоос нэг 6 7 одоо яг зөв явуулах гэсэн чиглэл рүүгээ явдаг болсон. Тийм ээ. Энэ бол одоо өсөлт юм аа. Яг өсөлт яаж ирж ийн вэ гэхлээр тэр одоо нөгөө нэг бүх буруу цохих бүх нөхцөл байдлыг туулж ээж тийм ээ. Тэгжээж л сая зөвхт байдалд хүрдэг. Тэгэхээр Бурхан та биднэрт энэ ариун сүнсний энэ 9 үр жимс буюу энэ 9 зан төрхийг суулгахын тулд ажилдаг. Тэгээ ажиллахдаа бид нарыг яаж энэ бүгдийг одоо суулгах вэ гэхээр дандаа бидний өмнө зөвийг үлдэх бас бурууг үлдэх сонголтуудыг авчирч тавьж байдаг. Тэгээд тэр сонголтууд дундаас бид нар зөвийг үлдэх сонголтыг хийх болгонд бид нар сүнсний хувьд өсөж төлөвшөх боломж олдож байна. Махан биений дагуу үлдэл болгон маань биднийг бүдэрч унах бас тэрнээс өвдөлт авах тэр зам руу биднийг хөдөлдөг гэсэн. За цааш нь сорилт хүнийг хэрхэн уруу татдаг вэ гэж. Уруу татлага яаж ажилдгийг мэдснээр сатана юу хийхийг урдчлан таамаглаж болно. Тэрээр Бурхан анхын дэлхийн ертөнцийг бүтээсэн цагаас эхлэн ашиглаж ирсэн стратеги одоо ч хэрэгэлсээр байдаг ба бүхэл уруу татлага нэг л хэлбэрээр ажилдаг. Тиймээс Пол 2 дугаар Коринт номын 2:11-т түүний муу аргуудыг бид сайн мэднэ хэмээжээ. Адам Ева болон Есүс сатанаас хэрэгэлсэн уруу татлага нь 4 алхмаас бүрддэг тухай бид Библиэс суралцж болно. За, уруу татлага хэрхэн ажилдаг вэ гэж тийм ээ. Тэгэхээр одоо энэ уруу татлага
яг бол ерөөсө 4 алхмаас бүрддэг юм аа. За тэгээ хамгийн анх одоо Адам Ева дээр сатан ирээд одоо уруу татж байгаа тийм ээ. Дараа нь Есүсийг хүртэл уруу татах гэж оролдож байгаа тийм ээ. Тэгэхээр уруу татлага хэрхэн ажилтдаг вэ? Нэгдүгээр алхам бол сатан бидний доторх аль нэг хүслийг олж сонгодог. Уг хүсэл нь өшөө авах, эсвэл бусдыг өөрийн эрхээр байлгах гэх мэт гим нүгэлтэй хүсэл байж болохоос гадна мөн хайрлуулах, бусдаар өөрийгөө үнэлүүлэх болон сэтгэлийн таашаал эдлэх гэх мэт хэвийн хүсэлж байж болно. Муу сүнс бодлоор танд дамжуулна. Таныг хорон хүсэлтэд бууж өгөхийг, эсвэл хэвийн хүслээ буруу аргаар буруу цаг мөч гүйцэлдүүлэхийг санал болгосноор уруу татлага эхэлдэг. Хурдан хялбар аргаар асуудлыг шийдэх гэхээс үргэлж болгоомжил. Учир нь энэ нь ихэнхдээ уруу татлага байдаг. Сатан чи үүнийг хүртэх хэрэгтэй. Яг одоо л өөрийн болгоч. Энэ сэтгэл догдлом, тухтай, сэтгэл санаач хамаагүй дээрдэх болно хэмээн шивндэг. Сорилт уруу татлагууд бидний эргэн тойронд оршин байдаг хэмээн бид боддог боловч үнэн дээр энэ нь бидний дотроос эхлэлтэй хэмээн Бурхан хэлж байна. Хэрв таны дотор хүсэл байгаагүй байсан бол уруу татлага нь таны сэтгэлийг татаж чадахгүй байхсан. Уруу татлага нь нөхцөл байдлаас бус дандаа бидний сэтгэлээс эхэлдэг. Есүс Марк 7:21-23-д хэлэхдээ дотроос хүмүүсийн зүрхнээс муу муухай бодол, садарлал, хулгай, аллаг, завхаарл, шунал, балмад байдал болон мөн залмих, тачаангуй байдал, атаархал, гүтгэлэг, бардамнал, мунхаглал гардаг. Эдгээр бүх муу муухай зүйлс нь хүний дотроос гардаг гэж хэлсэн ба мөн Яаков номын 4:1-т та нарын дотор муу хүслүүдийн бүтэн айрам оршдог хэмээжээ. За тэгэхээр уруу татлага хэрхэн ажилтдаг гинэ? Хамгийн түрүүнд хаанаас эхэлдэг вэ гэдэг бол ерөөсөө таны дотор байгаа хүслээс л эхэлдэг. За одоо бид нар ер нь хүсэлтээр хүсэл бидний дотор төрдөг хүсэл тачаал одоо юу гэдэг нэмэ ингээд тухай бид нар айгу зөв ойлгох хэрэгтэй болох хэрэгтэй юм аа. За бид нар ер нь одоо ингээд хүний нийгэмд нэг ийм хандлага байна. За одоо ингээд шунал, атаажөтөө, хорон сэтгэл эднэр болвол ерөөсөө одоо айгу муу муухай одоо сэтгэлийн хөдөлгөөн юм аа гэж бид нар ингээд ангилждаг. Тийм ээ. Эдгээр бол айгүй муу муухай хүслүүд. Тэгээд одоо ингээд сайн хүнд бол ийм хүслүүд ер нь төрдөхгүй, төрөх ёсгүй. Чи одоо айгүй сайн хүн юм бол, мундаг хүн юм бол ингээд атаархаж, өтөөрөхдөг, байрцдаг ийм нэг хорон морон юм бол ер нь чиний дотор төрөх ёсгүй гэсэн маягийн ийм одоо нийгэмд нэг ийм ойлгоц хандлага байдаг. Тийм ээ. Бид нар одоо урлаг, ном, кинон дээрээс дандаа хүний бүх сайн чанарыг нэг хүнд нааж агаад айгүй гоё цагаан хүн болгож байгаа. Хүний бүх муу чанарыг нөгөө хүн дээр нааж байгаа. Тэгээ энэ хар цагааны хоорондын тэмцлийн тухайл ийм баахан ийм драма дунд одоо тийм киноч үздэг, номч уншдаг. Тэгээд одоо нийгэмд байгаа хараа хандлага нь ч гэсэн яг тийм. Тийм учраас одоо биднэрт хамгийн түрүүнд одоо анх эхэлж байгаа хандлага маань одоо ерөөсөө ингээд энэ ийм одоо ингээд энэ шунал, балмад байдал, залмих, тачаангуй байдал, атаархал, гүтгэлэг, бардамнал, мунхаглал болвол айгүй муухай сэтгэлийн хөдөлгөөнүүд юм аа. Сайн хүнд бол эдгээр нь төрдөггүй юм аа гэдэг ийм одоо хандлагатай бид нар өсдөг. За тэгээд дараа нь одоо бид нар Кристиан болоод явхлаараа бид нар за одоо би станаар Бурханы ариун сүнстэй болоод айгүй зөв болцсон юм чинь миний дотор эдгээр хүслүүд огт төрөхгүй байхаа. Төрөх ёсгүй гэж боддог. Тэгжээд бидний дотроос ийм хүсэл төрөөд гараад ирэхлээр бид нар одоо ингээд гайхаж цочирддог, ичгүүрт ордог. Бас ийм одоо буруутай, гэмтэй буруутай мэдрэмж бидний дотор төрж эхэлдэг. Тэгээ бид нар ингээд Бурханы өмнө очиж чадхаа болдог. Яа гэвэл одоо ингээд би Бурханы өмнө би айгүй муухай, гэмтэй муухай сэтгэл агуулад байна шүү дээ. Би одоо юу гэдгийг тийм ээ одоо ингээд өчнөө жил сүмд яваад одоо сүмд идэвхтэй Бурханд үйлчлдэг хүн гаднаас харахад айгүй сайн хүн шиг мөртлөө
яг үнэндээ миний сэтгэлд тэр одоо ингээд ийм бүх муухай зүйлс төрж байгаа гэдгийг төрөөд одоо ийм хүсэл бодлууд миний сэтгэлд орж ирэхлээр би бус хүмүүсээс тэрийг ичиж нуудаг, бурхнаас ч ичиж нуудаг, өөрөөсөө ч ичиж нуудаг. Тэгэд эннээсээ болоод миний дотор тийм буруутай мэдрэмж ичгүүр төрдөг. Тийм ээ? За. Тэгэхээр нэг зүйл дээр одоо бид нар яг зөв ойлгож авах хэрэгтэй. За, эдгээр бодлууд, хүслүүд тийм ээ? Энэ бол та хүний бие махбодтой байгаа цагт танд дандаа орж ирнэ. Та эдгээр зүйлс таны дотор төрдөггүй болно гэж бол ерөөсөө байхгүй. Тийм ээ? Үүнийг бид нар одоо эхлээд хамгийн нэгдүгürt яг ойлгож зөвшөөрөх хэрэгтэй. Та хичнээн сайн хүн болсон ч та одоо ингээд насаараа пастор хийсэн байлаа ч гэсэн таны дотор нэг жижигхэн шунхай сэтгэл, таны дотор жижигхэн атаач, таны дотор жижигхэн хорон бодол төрхөл болно. Хүний бие махбодтой байгаа цагт эдгээр бодол, хүсэл болвол төрнө. Энэ бол таны контролоос гадуур зүйл юм. За тэгэхээр одоо хүмүүс бид нар ийм бодол ороод ирэхлээр яадаг вэ гэхлээр одоо хүн 2 3 янзаар одоо хариу реакц үзүүлдэг. Нэгдүгüүрх нь бид нар яг тэр хүслээ дагдаг. Тэр одоо орж ирж байгаа хүсэл тэр эмоцийг шууд дагдаг, тийм ээ? Одоо ингээд та айгүй мундаг христчин хүн байжсэн чинь нэг хүн ирээд таныг загнаад нүрлүүч нулимад орхилоо гэж бодъё. Танд ямар сэтгэл төрөх үү? Ямар эмоц төрөх үү? Таны уур хүрнэ. Бухимдал төрнө, тийм ээ? Тэгэхээр энэ бол одоо төрнө, тийм ээ? Ийм одоо уур бухимдал шууд төрнө. Тэгэхээр одоо хүн ийм нөхцөлд яадгүй гэхээр зарим ууртай омогтой хүн бол шууд одоо нэг үүний чинь буцаагаад нулимн, буцаагаад замдаад авна. Тэгэхээр өөрөөр хэлбэл тухайн үйлдэлээс болоод төрж байгаа тэр уур бухимдал, тийм ээ? Бахимдалд хүн шууд захирагдаад үйлдэл хийдэг. Тэр уурандаа шууд захирагдаад давхиж очиж нөгөөний чинь замдаад авна. Нэг мэдсэн чинь зөрөөд боочгсон, нэг мэдсэн цохоод авцсан зогсож явах болно. За энэ бол таны дотор төрж байгаа тэр эмоцоос шууд гарч байгаа реакц. За өөр нэг реакц нь юу байдаг вэ гэхлээр за одоо ингээд пастор хүн байна тийм үү? Пастор хүнийг хүн давхиж ирээд нулимгууд мэдээж одоо пастор хүн юм чинь замдалцаад авахгүй байлгүй тийм ээ? Тэгэнгүүт нөгөө хүмүүс чи яадаг вэ гэхлээр тэр төрж байгаа сэтгэлийн хөдөлгөөнөө дардаг. Тийм ээ? Одоо ингээд хүн ирээд над руу нулимхлаар нь би ингээд нүүрэн дээрээ уурлаагүй дотор уур хүрээ тэр нэг замдаад аммаар байгаад одоо үлд хэмээр байж штэ. Гэтэл би тэрийг ингээд дараад тэгээд би одоо тэндээс холдож явдаг юм уу? Эсвэл одоо би тэр хүнтэй чи жоо хайтаахан ярилдаа чи юм гээд одоо ингээ уураа дарж барьж агаад нэг одоо ямар нэг байдлаар тэр хүнтэй ярилцаад ямар нэг байдлаар одоо шууд зандалж авахгүйгээр явдаг. Тэгэхээр нөгөөх нь төрж байгаа сэтгэлийн хөдөлгөөнийг би ингээд эмоцийг би дарж байна. Тэгэхдээ энэ дарах нь бас хамгийн зөв шийдэл биш юм аа. Та тэгээд тэр уураа дараад одоо нөгөө нэг одоо уураа ил гарахгүй өнгөрснөөр таны доторх тэр нөгөө хүн дургуутсан дургуутсал чинь алга болдоггүй. Тэр чинь цаана хуримтлагдчихдаг. Тэгээ бид нар олонхтой одоо амьдрал яадгүй гэхэлэр гомдсон, дургуутсан одоо юм янз бүрийн төрсэн эмоцуудаа яадгүй гэхэлэр дарж агаад өөрөөсөө аль нэг газар нуугаад далд хийчдэг. Тэгээ тэр тухай бодохгүй гिचээдэг. Тэр тухай санахгүй, бодохгүй, тэр тухай ерөөсөө сөхөж ярихгүй, тийм ээ? Өөрөөр хэлбэл нөгөө нэг төрсөн тэр хүн дургуутсан, тэр хүн доромжлуулсан, тэр хүн доошо хийлгүүлсэн тэр мэдрэмжийг тэрнээс болж төрсэн тэр уур бухимдал уцаарыг аль нэг газар авчиад бид нар дараад юмар дээрээс нь даруулаад тэгээ тэрнээс холдож явдаг. За энэ бол бас зөв арга биш юм аа. За энэ нь яадгүй гэхлээр одоо ингээд таны дотор тэр хүнийг харах юм аа тэртэй төстэй байдал тохиолдоход таны дотроос тэр дүрс хийсэн уур хилэн болж ундарч гарч ирдэг. Тэгэхээр бид нар зүгээр тэр
заамдаж авахгүй ч гэсэн нуугаад өөр газар аваачаа тэр уур хилэнг өөр нэг газар хадгалчихсан. Тэр нь шууд бусаар таны сэтгэл санаа дандаа нөлөөлж байдаг. Та жоохон уцаартай хүн болно. Тэр хүнд доромжлуулсан учраас таны одоо ингээд бусд хүний янз бүрийн байдал дандаа энэ намайг доромжлоодох уу? Энэ бас яг тэрэн шиг үйл явдал болоод байна уу гэж түгшдэг, дургуутдаг, болгоомжилдаг. Өөрөөр хэлбэл тэр цаана хадгалчихсан юмар даруулаад өөрөөсөө нуугаад далд хийчихсэн тэр уур бухимдал, гомдол, хорсол чинь таны сэтгэлийг шууд бусаар хордуулаад өвчлүүлсээр байдаг. Тэгвэл одоо яаж тэрийг бид нар одоо ингээд хамгийн зөвөөр тийм ээ одоо хэлж штэ нэг нь бол за хүн ирээд гарах нөхцөл байдлаас тэр хүн одоо миний уур бухимдлыг төрүүлнэ. За нэгдүгээрх нь бол би яадаг гинэ би уур бухимдлаа шууд үйлдэл болгоо уур бухимдалтаа шууд захирагдаал үйлдэл болгоод гараад авчихна. Нөгөөх нь би тэр уур бухимдлаа дардаг. Яг жинхэнэ одоо яаж энэ нөхцөлд би одоо хэрхэн хандах ёстой юм бэ гэхлээр за би одоо ингээд тухайн үед тэр хүнтэй одоо ингээд за тэр хүн ирээд намайг доромжлоод доошоо хийгээд одоо элдвэр одоо гүтгчлээ гэж одоо тийм үү. За би Библиэлд бичсэн байгаа тийм ээ. Уур хилэн дээр нар битээ жаргаа гэсэн. Тийм ээ. Уур төрнөө миний дотор уур бохомдол төрн тэр хүний цохоод амаар сэтгэл төрн цаашаа холдоод явхад миний дотор уур боцолж уушиг сагсаана тийм ээ бага. Тэгээд миний хийх ёстой зүйл бол би ингээд зогсоод за миний уур хүрж байна. Тийм ээ. Одоо өөрөөр хэлбэл тэр уур хүрээд байна гэдгийг би өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хамгийн ихний алхам тийм ээ. За миний уур хүрж байгаа юм байна. Тэгээд одоо би өөрөөсөө асууна. Яагаад миний уур хүрж байгаа вүлээ гэхлээр энэ хүн намайг ингэж хэлсэн чинь миний уур хүрсэн. За одоо ингээд миний эргэн тойронд миний одоо баян харилцдаг хэдэн зуун хүн байна. Нэг л хүн нь ирээд надад ингэж хэлсэн чинь энэнд би одоо дургуутсаж уурлах нь зөв юм уу? Тийм ээ? Өөрөөр хэлбэл яаж юм? Нэгдүгээр би тэр надад төрж байгаа сэтгэлийн хөдөлгөөн эмоцийг би шууд зөвшөөрнө гэсэн үг. Оо ийм болж байгаа юм байна. Миний дотор ингээд атаж өтөө төрөөд байгаа юм байна. Тийм ээ? Ихэнхдээ бид нар яачаад байдгүй гэхлээр нэг бол атаж өтөөндөө баригдаад буруу үйлдэлүүд хийгээд байдаг. Эсвэл би чи атаархдаггүй хүн байхгүй. Би ерөөс хүнд атаархдаггүй шүү дээ гэдэг нөгөө атаархаж байгаа сэтгэлээ цаашаага далд хийгээд дээрээс нь юмар даруулаад тэгээд тэрнээсээ холтчоход тэндээс зүхтаж гүүгээд тэгээд тэгтэл нөгөө атаархацсан жөтөөрөгсөн сэтгэл чинь цаана байсан чихтэй таныг миний сэтгэлийг хордуулаад байдгаа гэж яриад байна шүү дээ. Амьдралыг хордуулдаг. Тэгэхээр тэр одоо сэтгэлийн хөдөлгөөнийг яах ёстой гэхэлэр за нэгдүгээр за миний дотор атаж өтөө төрөөд байгаа юм байна. Одоо баяраа байж. Баяраа битэр ер нь машин дуртай байхгүй юу? За тэгэл ингэсэн чинь би одоо ингээл нэг машин авчихсан ийм л гоё машинтай болчих юмсан гэж авч чадахгүй миний одоо ингээл мөнгө хүрэхгүй ч юм уу тэгэл ер нь л чадахгүй л яваад байсан чи баяраа бүр нөгөө миний нөгөө мөрөөдөд байгаа машинаас бүр гоё машин аваад унчихсан тийм ээ. Тэгээ хүрээд ирэх юм бол одоо ингээд тэгвэл одоо яах вэ? Миний дотор атаж өтөө төрнө штэ тийм ээ. Оо баяраа ямар гоё юм бэ гэл тийм ээ. Одоо би та нарт ярьж л манай эсийн бүлэгт явжсэн нэг залуу тэгж ярьжсэн. Яг цуг хамтаа ажилладаг байсан залуу нь ингээд байр авцсан гинэ. Тэгээ хэлж байгаа байхгүй. Би ингээ өргөж ханахлаар би нэг хатаархаагүй байхгүй юу. Тэгсэн мөртлөө ингээд баяр хүргийг инех гэсэн инээж чаддгүй гэнэ ингээд царай нь ярваачаад инээж чадахгүй болчиход би ингээ гаццсан шүү дээ. Би амар сонин ингээд өөрийгөө ойлгохгүй ярьж байгаа байхгүй. Тэгээ би ингээд нэг инээж байгаа мó гэхлээр инээж байгаа биш ярваачаад яг инээчигээ хичээгээд ахад нөгөө царай нь хөдөлдөггүй гинэ яг ингээ ярваачаад тэгээ би ингээд гацчихсэн шүү дээ аюу сонин гэдэг те. Тэгэхээр одоо яг тэрэн шиг болоод би ингээ баярыгаа өдөөс хараад ингээ инээж байгаа ч ярвааж байгаа ч болч ямар гоо машин бэ баяр хүргье гэх те. За тэгээд одоо атаж өтөн дээр үйлдэл хийх юм бол одоо яадгийн тийм ээ бүр атаархаад бүр хүүхэд маягийн атаархал төрөх юм бол би баярын машин нь очиж хадаасаар зурах байх л та тийм ээ.
За арай жоохон насанд хүрсэн юм чинь одоо ингээд атаархад төрөөд ахлаар үгүй би атаархаагүй би ягаачгүй би зүгээр байна ам окей гээл те. Тэгээд тэгсэн мөртлөө нөгөө нэг атаархсан сэтгэл цаана уугаал байгаа штэ. Тэр сэтгэлийг би тэр цаашаа нэг шургуулган тэгээд эсвэл хайрцагт тэгээд таглаад хол тавьчаа. Тэгээд тэрнээс хойш баяраатай дайрлахлаар машин руу хардаггүй баяраа харах болгонд нөгөө гоё машин авцсан нь санагдаад миний атаж өтөө хөдлөхлөөр тэр нөгөө нэг зүйлийг надад сануулахгүй л байлгахаар би одоо зүхтагаад байх нэг одоо ийм үйлдэл хийдэг. Өөрөлдөө хоёр янзын үйлдэл хүнээс гардаг гэж байна шүү дээ. Тэг хоёлоо буруу юм аа гэд тийм ээ. Шууд атаархаад одоо баярын машин хадаасаар зурх нь буруу. Би ерөөсө атаархаагүй гэсэн мөртлөө ингээд атаархсан сэтгэлээ өөрөөсөө ч нуугаад баяргаас ч нуугаад бүх хүнээс нуугаад бурхнаас нуугаад тэгээд ингээд нөгөө нэг зүхтаагаад ингээд яваад байх чинь бас буруу. Тэр чинь атаархаж байгаа сэтгэл чинь алга болоогүй шүү дээ. Гурав дахь нь бол юу гэхэлэр би одоо ингээд холдож байгаад би яг яагаад байна гэсэн би баяраад атаархаад байна гэдэг. Ямар гоё машин бэ? Би л ийм машин унмаар байсан юм. Баяраа ямар гоё машин авчваа. Би энэ айгу атаархаж байгаа юм байна. Тийм ээ? За ингээд би атаарх төрж байгаа эмошн би яг тэр төрж байгаа байдлаар нь өөрийнхөө өмнө хүлээн зөвшөөрч тийм ээ. Би атаархаад байгаа юм байна. Тэгээд дараа нь одоо би за яг чухам яагаад атаархаад байгаа юм тий. За тэгвэл ингээд ийм гоё машин авсан би авч чадахгүй байгаа тийм ээ. Яг үнэндээ бодит байдал юу вэ гэвэл баяраад өнөөдөр одоо ажил төрлийн бүтэмжтэй тэр машиныг худалдаад авах сайхан мөнгөний боломж гараад авцсан байна тийм үү. Надад өнөөдөр тэр боломж нь байхгүй байна. Тэр чинь юу гэсэн үг вэ гэхээр маргааш би худалдаж авч чадахгүй гэсэн үг ерөөсөө биш шүү дээ. Тийм ээ? Маргааш надад боломж гараад одоо хэрвээ бид нар ингээд өнгөрсөн амьдралаа харах юм бол таны амьдрал амар бүтэлтэй бүх юм сайн сайхан явах өдрүүд байна. Бас бүтлгүүтэй тэр дороо явах өдрүүд ч байна. Хүний амьдралд ерөөсөө хизээч бүх юм яг нэг чигтээ байдаг. Үргэлж өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр яг бодит байдлын үнэхээр баяраад өнөөдөр боломж гараад авчихсан. Надад өнөөдөртөө боломж нь байхгүй. Магадгүй хэзээ нэгэн цагт боломж гараад авчиж болно. Магадгүй бүр тэрнээс сайхан машин ч авч болно. Эсвэл бүр огт авч чадахгүй ч байж болно. Тийм ээ? Тэгээд би одоо надад төрсөн тэр эмоцийг би нэгдүгürt хүлээн зөвшөөрөөд тэгээд одоо нэг уур хилэн дээрээ нар битээ жаргаа гэдэг шиг тийм ээ. Би одоо яг ухаантайгаар тэр бодолд төрж байгаа эмоцтой хандаад тэгээд түүнийг би одоо өөрийн сэтгэлийг хордуулахгүйгээр би тэр эмоцийг хамгийн зөв байдлаар одоо хандл хийж байна гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо нэгдүгээр энэ одоо хэсэгтэр хамгийн гол сурах ёстой ойлгох ёстой зүйл үг гэхэлэр нэгдүгээр бидний өнөөдрийн одоо амьдралдаа хийдэг сэтгэл санаанд хийдэг хамгийн том алдаа бол дотор төрж байгаа тэр бодол, хүсэл, эмоцоосоо бид нар төрөх ёсгүй юм шиг хүлээж авдаг. Тэгэхээр бид нар нэгдүгээр үнэн маань юу гэнэ? Та бид нар амьд яваа цагт та бид нар хүний мөн төрөхтэй байгаа цагт энэ одоо тэр ата жөтөө хорсол тийм ээ хорон санаа уур бохомдол тийм ээ бид нар бүгдээрээ төрнөө. Энэ бол ерөөсө хүний мөн төрхийн нэг хэсэг юм аа. Тийм ээ. За энэ эмоцуд бол бүгдээрээ төрнө. Тэгээд эмоцийг энэ төрж байгаа эмоцийг зөвөр хандл хийх, буруугаар хандл хийх замууд байдаг. Тэгээд ихэнхдээ бид нар буруугаар хандл хийдэг. Яадаг вэ? Яг тэр уур хурж ийн гэд тэрнийхээ дагуу үйлдэл хийдэг. Хүн уур хөрөнгө давхиж очиж замдаад авдаг. Хүн хурцны хорон хилэнгө зөрүүлээд хорог буцаага шиддэг. Тэр хүний үг надад нэг уур хилэн төрүүлж ийн тэрний дагуу шууд үйлдэлийг хийж. Нөгөөх нь болохоор би яачгүй би зүгээрээ гэсэн мөртлөө тэр нөгөө уур бухимдлаа бид тэр цаана хүчээр дараад тэр уур бухимдлаа хүлээд хадгалаад өөр газар авчиад харьцан тэгээд түгжчээд тэгээ уур бухимдалгүй юм шиг атаархал төрөөгүй юм шиг амьдрах гэж хичээдэг. Тэгвэл тэр нь ч гэсэн ажилдахгүй маа. Тэр нь шууд бусаар таны амьдралыг хордуулдаг гэж. Тэгвэл тэр төрж байгаа тэр хүслийг тэр эмоцийг хамгийн зөв хандл хийх арга нь юу вэ гэхлээр би нэгдүгээр
яг надад ийм одоо эмоц надад яг төрөөд байгаа юм байна. Энд ямар нэг ичгүүр, энээс болж өөрийгөө буруутгаад л тийм ээ. Ямар муухай юм бэ? Би одоо ийм айгүй мундаг Кристиан байж ямар муухай шунхай сэтгэл миний сэтгэл төрөөд байна. Энээс би ичж гин, бурхнаас ч ичж гин, хүмүүсээс ч ичж гин, өөрөөсөө ч ичж гин гэдэл тэрийг нуугаад далдлаад халахлаад л тийм ээ. Ингэхгүй. Уучлаарай, би хүний махан биетэй амьдарч байгаа. Би хүнлэм чинь миний дотор хүнд төрж болох бүхэл эмоц төрнө. Яг энэ эмоц одоо яг энэ атаж өтөний эмоц яг одоо би төрж байгаа юм байна. Тэгэд үүнийг би одоо уур хилэн дээр нар бүүж аргаа гэдэг шиг тэр ууралсан хിവэрэ эсвэл тэр атаархсан хിവэрэ жөтө өргсөн хിവэрэ хорон санаанда шатсан хിവэрэ байхгүйгээр тэр төрж байгаа эмоцийг бид нар хамгийн зөвөр хандл хийж сурах хэрэгтэй юм аа. Тэгэхээр одоо бид нар саяны хэсэгтэр нэг зүйлийг бид нар одоо хамгийн чухал зүйлийг бид нар ойлгох гэж хичээж штэ. Сатан бид нар уруу татахтаа эхлээд чиний дотор байгаа нэг хүслийг олж хардаг. Тэгээд тэр хүслийг ашигладаг. Тэгэхээр тэр атаж өтөө тэгэхээр энэ хүслүүдээ бид нар ихэнхдээ бид нар энэ хүсэлтэд бид нар захирагддаг. Энэ хүслийнхаа аяар бид нар алхдаг. Энэ хүсэлтэд бид нар одоо ингээд жолоодогддог. Энэ хүсэлтэд бид нар бүдрээд байдаг. Тэгэхээр бид нар хамгийн нэгдүгээр энэ дотор төрж байгаа хүсэл, эмоцийг хамгийн зөвөр хандл хийж сурах хэрэгтэй юм аа. Тэгэнгүүт одоо Сатан болвол тэр одоо бидний тэр нөгөө нэг хүслүүдийг дээр ажилтдаг гэж. За одоо түрүүчийн нөгөө нэг явж байгаа $100,000 олчж байгаа жишээргөө буцаад очив тийм ээ. За би одоо ингээл яг явж байгаад ингээд $100,000 олчлоо тийм үү. Тэгэнгүүт Сатан миний сэтгэлд юу гэж хэлдэг гинэ? Чи үүнийг хүртэх хэрэгтэй. Яг одоо л өөрийн болгоцгоо. Энд чи айгүй гоё штэ. Чи тэгээ дараа нь энэ мөнгөөр ийм зүйл авч болно штэ гэдэг. Ийм одоо нөгөө нэг уруу татлага болвол орж ирдгээ. За энэ бол одоо Сатан биднийг уруу татлаганд уруу одоо татж байна гэсэн үг. Тийм ээ? Өөрөөр хэлбэл тэр $100,000 олдож байгаа маань яг үнэндээ л юу гэхэлэр миний өмнө нэг сонголтыг л авчирч байгаа байхгүй. Би зөвөг үлдэх юм уу? Махан биеийн хүслийн дагуу явах юм уу гэдэг сонголт байгаа. А Сатан тэр одоо буруу үйлдэх арга зам руу намайг улам түлхэж өгдөг гэсэн үг. Тэрнээс Сатан намайг бүдрүүлээд байгаа юм биш. Тэр Сатан тэр хүслийг бий болгоод байгаа. Хүсэл нь угаасаа миний дотор байгаамаа гэж. За хоёрдугаар алхам. За эхлээд одоо тэр сэтгэлд нэг хүсэл төрчлөө шүү дээ. За та нар одоо Адам Явыг санджээвэл одоо ингээд тэр могоо очиод хэлдэг тийм ээ. Оо чи наад энэ жимсийг чи чамайг битээ идэгсэн юм уу гэсэн. Битээ идэгсэн гэх тээ. Тэгсэн чинь худлаа наадах чи идчихвэл чи бурхан шиг болох байхгүй юу гэж байгаа байхгүй. Тэгвэл одоо тэр хүний дотор нэгдүгээр тэр жимсийг идэх хүсэл байгаа. Хоёрдугаарт бас бурхан шиг болох хүсэл байгаа байхгүй. Та бидний өнөөдөр тэр яг Адам Яв хоёрыг уруу татсан бурхан шиг болох хүсэл бол өнөөдөр ч та бидний дотор байдаг. Тийм ээ? Өнөөдөр бидний хамгийн том бүдрэх тэр амьдралын замд байгаа садаа бол юу гэхээр бидний бурхан шиг байх хүсэл. Тийм ээ? Би эхнэрийг хүүхдтэйгээ яг өөрийнхөө хүслээр байлгах гэдэг. Тийм ээ? Амьдралаа бас яг өөрийнхөөрөө жолоодож явуулмаар байдаг. Тэгэв энэндээ би бас бурхныг яг өөрийн хүсэлд үйлчлүүлмээр байдаг. Энэ бүгд чи юу юм? Өөрөө бурхан байх гэсэн л хүсэл шүү дээ. Тэгэхээр тэр хүслийг Сатан олж харчгаад тэгээд одоо хоёр дахь алхам нь эргэлзээ төрүүлдэг. Сатан гим нүглийн талаар бурхан бидэнд хэрхэн сургасан тухай. Энэ үйлдэл үнэхээр гим нүгэл тооцогдно гэж юу? Бурхан үнэхээр үүнийг үйлдэж болохгүй гэж хэлсэн юм уу? Үүнийг өөр цаг үед хориглоогүй билүү? Бурхан намайг аз жаргалтай байгаасаа гэж хүсдэггүй гэж юу гэх мэт асуултуудаар танд эргэлзээ төрүүлэхийг хүсдэг. Харин Библи бидэнд Еврей 3:12-т муу бодлууд эргэлзээ чинь та нарын хэн нэгийг амьд бурхнаас салгах вэ хэмээн
болгоомжлогтон хэмээн сануу анхааруулж байна. Тийм ээ. За одоо яадаг вүлээ? Адам Ева хоёр дээр ирээд тэгээд нөгөө нэг тайрыг яа гэсэн гэнэ гэсэн энэ модны жимснээс л битээ гэсэн. Тийм үү? Энэ модны жимснээс идвэл яана гэсэн чинь. Өхөн гэсэн штэ гэсэн. Өхгүй штэ. Тийм ээ. Наадах чинь нэг сүртэй юм биш штэ. Тийм ээ. Та одоо явж байгаа $100,000 олчлоо. Тэгэнгүүт за энийг авчих нь яг нь үл мөн үү? Би хулгай хийгээгүй. Миний замд олдсон. Тэгээд дээрэс нь би энээс 11-ийг сүмдээ өргөчл тоо. $10,000 сүмд өгчл. Манай сүмд $10,000 хэрэгтэй штэ. Одоо яаж ийн? Нөгөө махан биеийн дагуу хийх гэсэн одоо тэр нөгөө шуналхай эмоцтой хөтлөгдсөн алхам хийхэд сатан намайг улам түлхэж өгж байна гэсэн. Тэгэхээр хамгийн түрүүнд сорилтонд унах алхам маань ханаас эхэлдэг гэнэ? Миний дотор байгаа хүслээс эхэлдэг. Дараа нь хүслийнхаа дагуу алхам хийхин тулд миний сэтгэлд эргэлзээ төрж эхэлдэг. Энэ яг бас нүгэл биш ээ. Энэ бас яг бурууч биш шүү. Би бол олсон шүү. Би хулгай хийгээгүй шүү. Тийм ээ? Тэгээ 3 дугаар алхам бол хуурам мэхлэлт. Муу сүнс үннийг хэлэх чадваргүй тул түүнийг Иохан 8:44 худал хуурмгийн эцэг хэмээн нэрлсэн. Түүний танд хэлж бүү бүхэн нь худал хуурмаг эсвэл хагас үнэн байдаг гэж. Бурхан өөрийн үгээрээ дамжуулан аль хэдийн хэлсэн зүйлийг сатан өөрийн худал хуурмгаар орлуулахыг хүсдэг ба тэрээр чи амиа алдахгүй, харин ч бурхан шиг мэрэгэн ухаантай болно. Үүнийг чинь хинч хизээч мэдэхгүй штэ. Үүнийг үйлдвэл асуудал чинь яг одоо шийдэгдэнэ. Хүн бүрл хийгээд байдаг штэ. Энэ нэг том гим нүгэлт гэж тооцогдохгүй гэх мэтээр хэлдэг. Гэтэл нэг их том биш гим нүгэл гэдэг нь яг үнэндээ нэг их том жирэмсэн биш гэж байгаатай адил бөгөөд энэ нь айжмаар мэдэгдэнэ гэж. Тийм ээ? За яадаг гинэ? Одоо сатаныг орхил доо. Тэгээ сатаныг орхичоод би зүгээр өөрийнхөө одоо тэр яаж гим нүгэл уруу татланд ундаг, тийм ээ? За би явж байгаад $100,000 олчлоо. За тийм ээ. Одоо тэгэнгүүт энэ $100,000 бол одоо миний амьдралд ирж байгаа нэг сорилт. Сорилт гэдэг нь юу гэлээ? Сонголт хийх л боломж. Тийм ээ. Бурхны үгээр бол энэ $100,000 бол миний мөнгө биш. Энэ өөр хэн нэгний мөнгө. Би үүнийг эзэнд нь өгөх нь зөвийг үйлдэж байгаа хэрэг. Миний махан биеийн дагуу болвол үүнийг авах нь надад ашигтай. Одоо нөгөө би нэг өөрийгөө зөв шудраг хөөн гэд бодоод явж исэн чинь шудраг бусыг үйлдэхэд надад ашигтай байх ус нөхцөл байдал миний өмнө үүсчлээ шүү дээ. За одоо тэгэнгүүт хамгийн түрүүнд миний дотроос нөгөө үнийг авчих хүсэл асаж бадарч шатаж эхэлж байгаа. Тэгэнгүүт одоо энэ хүсэлтэд би захирагдахлаараа миний дотор эргэлзээ төрж эхэлж байгаа. За байж би энэ мөнгийг олцсон, тийм ээ. Тэгэхээр бурхан надад олдуулсан юм биш үү? Энэ мөнгийг, тийм ээ. Тэгэхээр чинь энийг өрн ингээд нөгөө нэг мөнгийг авчих нь бас амар бурууч бас биш юм биш үү гэдэг эргэлзээ төрж эхэлдэг, тийм ээ. Тэгээ бурхан намайг аз жаргалтай байгаасыг хүсдэггүй гэж бурхан намайг мөнгөний гацигдaltaй байгааг мэдж байгаа шүү дээ. Тэгэд энийг өгж байгаа юм биш юм уу? Тийм ээ. Яг бурхан зам дээрээс олсон юм заавал эзнийг нь олж өгөрө гэсэн үг ер нь Библиэд байгаа мó, тийм ээ? Ингээд эргэлзээ төрж эхэлчихнэ. Яаж юм? Миний нөгөө доторх хүсэл тэр одоо нөгөө нэг шуналхай гэдэг бол хүнд байдаг л хүсэл байхгүй юу? Хизээд нүгэлгэн болж ийн гинэ. Тэр хүслийг буруу муу шудраг бус зөв бус замаар тэр хүслийг хангаж байгаа маань л гим нүгэл болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тэрнийг би авахын тулд өөрөө миний сэтгэл намайг ятгаж штэ. Зүгээрээ ганцурга авчгаа, тийм ээ. Тэгээд дараа нь би одоо авчиж чинь, тийм ээ. Одоо ингээд хурам эхлэлтэнд автж чинь юу вэ гэхлээр тэ ингээд энийг авчлаа гэх хинч мэдэхгүй штэ, тэ.
Энийг авчих юм бол эн чинь одоо миний амьдралд байгаа санхүүг амар олон асуудал шийдэгдэн шүү дээ. Гүрэн хүн болгол хийн шүү дээ. Хүн авна шүү дээ наадхыг чинь. Би биш юм ихэд дараачихын хүн авчин шүү дээ. Нүг угаасаа. Тийм ээ? Тэгээд нэг амар том гим нүглэгч тооцохдохгүй. Би юусаа авчаал 11-нд шууд бурханд өгч. Тийм ээ? Одоо би хуран мэхлэлтэнд автчих. Дөрөвдүгээр алхам буюу үл дуулгуурлал. Та сэтгэлдээ эргэлдүүлээд байсан хүсэл бодлоо хэрэгжүүлэх алхмыг одоо хийж байна. Таны сэтгэлд санаа төдий байсан зүйл одоо үйлдэл болон хувирч байна. Одоо яах нь би нөгөө мөнгө чи аваад машиныхаа багаж руу игээд гялс замаа боруулж тавхиад энэ тэтгэн камерт орцсон байх вэ? Тэгээ дараа нөгөө хүмүүс хайсан чинь нэг ийм цагаан машиндаа нөхөр ирээд одоо тэр машиндаа хийгээ явчихж штэ тэгээ харагдчих вэ? За цагаан машин зөндөлдөө номер харагдчихаагүй байгаа гэл тийм ээ. Таны сэтгэлд санаа төдий байсан зүйл одоо үйлдэл болон хувирч байна. Анхаарлыг тань татсан ямарваа зүйлийг л та дагаж байна. Та муу сүнсний хууралтанд автаж Яаковын сануулж байсан занган дунлаа. Яаков 1:14-өөс 16-ад бид өөрсдөө муу хүсэлтэд татагдан тэдэнд олзлогдсон уруу татагддаг. Тэгээ бидний муу хүсэл нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь өсөж том болоод үхлийг төрүүлнэ. Хайрт найзууд нь бүх хурдтун гэсэн. Тийм ээ? Тэгэхээр уруу татлага болгон одоо өөрөөр хэлбэл бид нар одоо нэг зүйлийг итгэгч хүний амьдралд ойлгож гарах нэ. Хамгийн нэгдүгээр уруу татлага гэдэг бол бидний амьдралд байнга тохиолдох болно. Тэгээд энэ уруу татлагыг яагаад бурхан миний амьдрал зөвшөөрөд байгаа юм гэхлээр энэ уруу татлага бол яг үнэндээ надад сонголтыг л өгч байгаа. Би тэр энэ асуудал болгоно уруу татлага болгоно бурханы талд шийдвэр гаргавал энэ бол надад өсөх боломж. Махан биеийн дагуу талд шийдвэр гаргах юм бол надад унах боломж. Ийм л сонголт тулгарч байгаа. Би яг ийм сонголтын дунд зөв шийдвэр гаргаж байж надад тэр ариун сүнсний тэр 9 үр жимсийн зан чанар надад бүрлдэж суунаа. Тэрнээс биш ийм сорилтууд дундуур туулахгүйгээр энэ сорилтын дундуур зөв шийдвэр гаргаж сурахгүйгээр би яг тэр ариун сүнсний 9 үр жимсд өгүүлсэн шиг зөв шудраг хайртай хүн болж чаддаггүй. Тийм ээ? Юу гэлээ? Энэ ариун сүнсний 9 үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, инэрл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дүлгөөн зан, өөрийгөө захирах байдал юм аа гэсэн. Тийм ээ? Тэвчээрийг энэ 9 үр жимсийг энэ 9 зан төрх надад суухад би яг энэ зан төрх нэг болгоны эсрэг нөхцөл байдлуудыг туулж байж, энэ нөхцөл байдал энэ сорилтын дундуур туучиж байж, энэ сорилтын дундуур бүдэрч унж байж, сорилт болгоны дотор зөвийн шийдвэр гаргаж байж л энэ чанарууд надад суралцдаг гэсэн үг. Тийм ээ? Сайхан сэтгэл танд хэрхэн суух вэ? Тийм ээ? Мууг хийхэд муухай зан гаргахад, муухай сэтгэл гаргахад танд ашигтай байх нөхцөл байдлууд дотроос та тэр ашигын тэр өөртөө ашигтай зүйлийг авах гэсэн тэр сэтгэлийн тачаалаа ялж гарч сайхан сэтгэлийн дагуу шийдвэр гаргах сонголт хийдэг дахин хийдэг болж байж танд сая сайхан сэтгэл суун. Итгэлтэй байдал, тийм ээ? За одоо юу гэдэг юм, та нарт одоо ингээд аюух мөнгө хариуцуулаад өгсөн байна гэж бат. Тийм ээ? Би одоо ягаад дандаа ингэж мөнгөөр жишээ аваад байгаа вэ гэхлээр ер нь энэ ертөнцийн дээрх таны миний амьдралын асуудлуудын ер нь 70% мөнгө шийдэж өгдөг. Тэгэхээр энэ ертөнцийн дээрх бидний одоо сүнслэг тэмцлийн хамгийн том сорилт бол мөнгө байхгүй юу? Тийм ээ?
Энэ ертөнцийн дээрх бидний сүнслэг тэмцлийн хамгийн том сорилт бол ерөөсөн мөнгөн дээр л очдог. Тийм ээ? Би одоо өмнөх хичээлүүдээр ч гэсэн ярьж гисэн. Энэ өнөөдөр бид нар ингээд өөрсдийгөө хараад би одоо ингээд хурамч шүтэн шүтгэе болцоо. Би одоо юм сайн муу өдөрч гэж хардаггүй, цаг тооны календаарч хардаггүй, үсээ засуулгахдаа өдөрч хардаггүй, цагаан сарын өдөр бид нар зүг чигч гаргадаггүй. Би бол айгүй бурханд итгэлтэй хүн. Би хуурам шүтэн шүтдэггүй гэдгээр бид нар бахархаж магадгүй. Бид нар бас бахархавчтай ч гэсэн зөв зүйл мөн үү гэвэл мөн бид нар зөвийг үлдэж байгаа юу үлдэж байгаа. Гэхдээ бид нар яг нүдэн харагдах хуурамч шүтэн шүтгэхгүй байлаа ч гэсэн энэ дэлхий дээрх хамгийн том хуурамч шүтэн бол өнөөдөр мөнгө болчихсон. Тэгэхээр та бид нар өөрөө ч мэдэхгүйгээр мөнгийг шүтээд байгаа юм биш үсттэй. Өөрөө ч мэдэхгүйгээр мөнгөнд мөргөөд байгаа юм биш үсттэй. Тийм ээ? Үнийг би их хэрхэн мэдэх вэ? Хамгийн энгийн шалгуур юу байдаг вэ гэвэл би бол яг өөрийгөө би ер нь бурхны тухай ойлгоцч айгүй зөв зэг дээр очиж гин би ер нь л гайгүй болж ах шиг байна гэд ингээд өөрийгөө бодмоор байдаг. Яг хөө ер нь ингээд жилийн өмнөх 10 жилийн өмнөхтэй харьцуулбал миний одоо итгэлийн амьдрал бурхныг харахаараа өөрийгөө харахаараа хүмүүсийг харахаараа болвол арай зөв зэг дээр очсон үг л очсон тийм ээ. Энэ бол өсөл дэвшил мөн үг мөн. Би одоо энэ үн дээр би одоо ингээд айгүй сэтгэл хангалуун байх өдөрч бас байна тийм ээ. Би ер нь их гайгүй болж байгаа шүү гэд бодчмоор юу миний хандыг хагдардаг вэ гэхлээр миний сэтгэлийн амар амгаланг бурхан биш надад байгаа мөнгөний тоо тогтоогоод байгааг л би олж хардаг. Тийм ээ. Мөнгөгүй болоод бүтлэггүйтэй энд ч мөнгө хүрэхгүй тэнд ч мөнгө хүрэхгүй болоход би хэрхэн одоо ингэж өөрийгөө унж байгааг олж хардаг. Тэгээ би үүнийг харахтаа уучлаарай ганц зөргөө одоо магадгүй ингээд зөндөө ном уншсан байж болно. Зөндөө бурхан тухай яриад байгаа бахаа. Гэхдээ та баяжтай хаана байна гэхлээр таны сэтгэлийн амар тайвныг бурхан тогтоодоггүй. Мөнгө тогтоогол байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр та чи яг үнэндээ ганц зөргөө чи амаараа Есүс гэдэг оголовч чи мөнгө гэдэг хуурамч шүтээний өмнө өвдөг сөхөрцөн л байгаа юм байна шүү дээ. Тийм ээ? Энэ бол гашуун үнэн. Би үүнийг харах болгондоо би бол ерөөсөө би итгэлээр сайн хүн шүү, би мундаг Кристиан хүн шүү гэж хэлэх ямар ч чадваргүй болдог. Магадгүй би одоо дэлгэцэн дээр 33 хүн байна. Би нэг энэ хүмүүст би юм заагаад байгаа юм чинь юм тайлбарлаад ингээд бурхны тухай яриад байгаа юм чи айгүй мундаг болцсон бах уу ганц зэрэг овоо бах уу гэж хүмүүс бодож магадгүй л дээ. Гэхдээ яг жинхэнэ бодит үнэн бол нэг шалаагүй. Тийм ээ. Өнөөдөр ч гэсэн би одоо тэр сүнсний өсөлтийнхөө нэг замд явж байгаа. Өнөөдөр ч гэсэн бүдэрч унсаар л байгаа. Тийм ээ. Хамгийн гашуун үнэн бол таны миний сэтгэлийн амар тайван баяр хөөртэй байх уу, инээмсэглэж амьдрах уу, урвааж амьдрах уу гэдгийг бурхан биш мөнгөл тогтоогоод байгаа нь намайг таныг сүнсний өсөлтийн хувьд хаана явааг л харуулж байгаа. Бидний хинэнч памперсаасаа салж чадаагүй. Бидний хинэнчиг өчүүхэн сул дорой хിവэрэ баг. Бидний хүн болгонд бурхны ивэл өрөөл хэрэгт. Бидний хүн болгоныг бурхан гараас нь хөтлөөд чирээд гулдраад биднийг ингээ хөтлөөд явахгүй юм бол бидний хинэнч итгэлийн замаар бат итгэлтэйгээр бурхны оролцоогүйгээр өөрөө бат алхаад гисгээд явах тэр хэмжээнд хүртэл хизээч өсч чадахгүй л байгаа. Энэ бол бодит үнэн, тийм ээ? Тэгэхээр бид нар саяны үдсэн хичээлээс бид нар юуг ойлгож авбаа гэхлээр за бидний амьдралд уруу татлага сорилт дандаа тохиолдох болно. Гэхдээ бид нар одоо ингээд энэ уруу татлага сорилт нь буруу муу юм бишээ. Уруу татлага сорилт тохиолдно.
уруу татлах сорилт маань юу гэхлээр энэ бол надад сонголт хийх боломжийг л олгож байгаа. Баруунаар явах уу, зүүнээр явах уу гэдгийг би зөвийн талд сонголт хийж байж л энэ дотор би зан төрхийн хувьд тэр ариун сүнсний 9 иржимстэй адил болж өөрчлөгдөх юм аа. Тийм ээ? Тэгэхээр өнөөдрийн хичээл уруу татлага дундуур өсгөнө гэсэн. Уруу татлага болгоно нь сайныг үйлдэх боломж гэсэн үг гэж хэлсэн. Тийм ээ? Тэгэхээр өнөөдөр бид нар уруу татлага хэрхэн ажилдаг вэ гэдгийг тийм ээ? Өөрөөр хэлбэл та бидний сэтгэлд байгаа хүсэл тийм ээ? Тэгээд дараа нь тэр хүслийн дагуу алхам хийх гэхлээр миний дотор нөгөө нэг бурхны үгүй ганцруу чи үнийг хийж босохгүй гэсэн үгийн эсрэг эргэлзээд миний дотор төрж эхэлдэг. Яг үү, үнэн үү. Тэгээд дараа нь би өөрийгөө ч хуурам эхэлдэг. Үгүй ганцруу наадах чинь их нүгэл биш ээ. Чи хулгай хийгээгүй наа чи олцсон штэ. Тэгээд үйлдэлийг хийдэг. Үл дуулуур бурхны үгийг биш өөрийн махан биеийн дагуу үйлдэлийг хийдэг. Тэгэхээр сорилт хүнийг хэрхэн уруу татдаг энэ дөрвөн алхмыг бид нар өнөөдөр суралцлаа. За тэгээд өнөөдөр энд хүрээд зогсъё.